Сайн байцгаана уу? Өнөөдөр би өөрийнхөө яг бодит түүхээр сэтгүүлсэн нэгэн бичвэрийг та бүхэнтэйгээ уншиж хуваалцъя. Тэгээд энэ бичвэрээс бүгдээрээ бас ганц хоёр шин суралцаж болох зүйл байвал суралцаж авъя гэж бодож байна. Тэгээд энэ текстийг та бүхэнд уншиж өгье. Энэ яг миний өөрийн бодлоор бичигдсэн текст байх нэ. Long ride beyond comfort. So I enjoy following the journeys of a young man named Achro, who cycled all the way from Ulaanbaatar to London to pursue his dream. Ойлгохыг хичээгээрэй. Юу гэж юм ямар утгатай өгүүлбэрүүд байна. I regularly watch his travel vlogs and listen to stories from his journeys. In one of his videos, he talked about cycling across Australia and mentioned that he was planning to ride nearly 180 kilometers in a single day. To me, that distance sounded almost unbelievable. I wondered whether the human body was truly capable of cycling that far in one day. In Mongolia, the distance between my hometown and the capital city Ulaanbaatar is about 130 kilometers. When I was living there, I once considered cycling home from the capital city, but I've never gathered the courage to actually do it. I told myself that if I failed, I could simply stop somewhere along the way and spend the night. Then maybe next day I can continue my journey. That's what I was thinking, right? So although I rode a bicycle regularly, I wasn't a professional cyclist and I lacked confidence in my physical ability. As 2026 began, I decided that I wanted to challenge myself with something difficult. Once again, the idea of a long distance cycling trip came back to me. When I shared this plan with my wife, she became worried and advised me to cancel it. However, I had already made up my mind. Determined to try, I got on my bicycle and began my journey from the southwestern part of Tokyo toward Maebashi City in Gunma Prefecture. So I completed the first 40 kilometers without much difficulty. I felt proud of myself. I felt proud of myself. For a moment, I even began to think that riding more than 100 kilometers would not be a problem at all. That confidence, however, turned out to be a serious misunderstanding. Because soon after, I realized that the real challenge had only just begun. За ойлгосноо. Ямар гоо утгатай уншлага байна. За Монголд очроо гэж залуу байдаг. Очроо болохоор Улаанбаатараас нөгөө нэг Лондон хүртэл дууж игээд Манчестер Юнайтед багийн тоглолтыг үзээд бүр Олд Траффорд цэнгэлт хүрээлэн бүр өөрөө хөдөлгөөн бүгд тоглож монголоод ингээд Рүүни Мүнигээд алтартай одоо айдл хөлбөмбөгчтэйгээ уулзч мулцсан. Тийм гайхалтай түүхийг бүтээсэн залуу байдгаа. Тэгээ тэр залуугийн түүхийг би сонсох бичлэгүүдийг бас хаяа үзэх дуртай. Тэгээд нэг өдрийн аялал дээрээ бол Австрали аялж байхдаа 180 км дууж их төлөвлөгөөтэй гэж ярьж байсан байгаа. Тэгээд тэр нь бол надад үнэхээр итгэмээргүй санагдсан. Тэгээд хүний би өдөрт 180 км дугуйж иж болно гэж үү, боломжтой гэж үү гэж гайхаж байсан. Тэгээд Монголд бол миний гэр болон Улаанбаатар хотын хоорондох зай нь бол нэг 130 орчим километр зайтай байдаг. Тэгээд ер нь Улаанбаатарт амьдарч байхдаа амьдэрдэх үедээ бол ер нь хөдөө гэрлүүгээ нэг дугуйж игээд явчмаар санагдаад үзмээр санагддаг байсан. Тэгээд тэгтээ жоохон яадаг бол доо гэд чирхэд яг явж байгаагүй гэсэн үг. Тэгээд яг 130 км-ийг жин гэдэг нь чанга. Тэгээд угаасаа болохгүй бол дунд нь хастаад аль нэг газар хоног төөрүүлчээд амарж байгаа тэгээ үргэлжлүүлээд 130 км-ийг бол явж холоо гэж бодож исэн. Гэхдээ яг ерөөсөө энэ аялалтаа бол хийж байгаагүй. Тэгээд 2026 он сая гарах үед ямар нэг тийм гоё амаргүй зүйлийн ард гарах тийм чаленж хий гэж бодож исэн. Тэгээд тэр маань болохоор нөгөө нэг дугууны аялал маань санаанд ороод тэрийг хийж үзье гэж шийдсэн. Тэгээд
Энэ одоо планаа болохоор их нэртэй хэлсэн чинь манай ихнэр бол санаа зовоод яах гэсэн юм бэ? Дими гэд. Тэгээд аа тэгтээ нөгөө ерөөхдөө аль хэдийн шийтгдсэн байсан гэсэн үг. Тийм учраас заавал оролдож үзье. Үнэхээр болохгүй бол замдаа аль нэг газар дугуйгаа хайчаад тэгээд зорж байгаа газар руугаа болохоор галт хэрэгэнд суугаад трейнд суугаад явчихна гэж бодож байсан. Тэгээд дугуун дээрээ суугаад Токио хотын одоо баруун урт хавцаанаас бол дугуй аяллаа эхлүүлсэн. Шулуун зам нь 100 км орчим болох ч гэсэн яг үнэндээ өгсөж уруудах янз янзын тойрог замуудаас болоод нийт урт нь бол 130 орчим километрийн дугуун зам болчихж байгаа. Тэгээ эхний 40 км-ийг бол дажгүй жийчихсэн. Мэдээж голд нь жоохон амарч амарсан. Гэхдээ ямар ч ядарсан шинжүүгээр ард нь гарсан. Тэгээд өөрөөрөө бахархсан. Болчих юм шүү дээ. Ер нь гайгүй юм шүү гэж бодож исэн. Гэхдээ тэр итгэл маань бол ер нь бол буруу ойлголт байсан гэдгийг тун удахгүй ойлгосон. Яагаад гэвэл дөнгөж тэр үед жинхэнэ чаленж бол дөнгөж эхэлж байсан байна гэдгийг ойлгосон. За тэгээ энэ түүхийн үргэлжлэлийг би үргэлжлүүлээд дараа та бүхэнтэйгээ хуваалцъя. За тэгээд энэ текстэн дээр ямар өгүүлбэрүүд байна? Ямар одоо өгүүлбэрийн бүтэц байна гихчлэн бол ярилцаж болно. Тэрийг үргэлжлүүлээд дараа ярилцъя.